Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор та бүхэндээ гарчигнаас харж байгаачлан 50-ны амттнуудыг туршиж үзэхээр одоо бэлдсэн байгаа. Өнөөдөр болохоор 8 зүйлийг би бэлдсэн. Тэгэхээр тус бүрдээ өөрийн гэсэн одоо онцлогтой тийм амттнууд байгаа. Нэг гол юм нь бол би эднэрийг ерөөсөө урд нь идэж үзэж байгаагүй. Бичлэг хийгээд энэхүү амттнууд дээр реакшн хий гэж бодож байна. За ингээд бичлэгтээ орцгоё. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bells swing and jingle bells ring. За миний хамгийн ихний амттан бол ийм амттан байна. Энэ болохоор хамбургертэй тэгээд чипс юм байна. Америкийн нөгөө нэг flavor орсон гинэ. Амттай гэсэн классик. За энийг туршиж үзье. Амт нэг тийм юу яагаад юм? Одоо энэ шар соус байгаа штэ. Хамбургерэнд байдаг соусны амт байна. Би нэрээ энэ идж байгаа зүйлсүүд дээр 1-5 хоног явъя гэж бодож байна. Ямар санагснаа тэгвэл бас бүр сонирхолтой бах тий. Идэх тусам яг дотор нь байдаг энэ зурган дээр харж байгаачлаа ихтэй ингээд соусны амт намтагдчихсэн. Одоо болохоор нөгөө нэг дарсан үгэрцгийн амт намтагдаж байна. Тэгэхээр ер нь бол амт нь бол бүр сайн орсон бүхэл зүйл нь ингээд амтагдаад байхыг бодоход сайн юм шиг байна. Тэгэхээр би энэ чипс нь 5-4 хоног гэж байна. Айгу дайжгүй юм байна. 50-ны зарим амтнууд амар сонирн байдаг гэхгүй юу. Зарим нь бүр идэж чадхааргүй бүр юутай миний хамгийн идчихсэн сонин чипс гэх юм бол сам хорхоотой чипс байсан. Гэхдээ би туршиж үзье гэж бодоод идчихсэн. Дайжгүй яах вэ л юм тий. За дараагийн амттан болохоор ийм амттан байна. Энэ болохоор эсэглэн нөгөө нэг эрзэн чихрэд нь штэ тийм юм байна. За энэс туршиж үзье. Энэ тэгтээ яг би зүгээр гой санагдав. Энэ яг 50 биш юм шиг байна. 50 биш юм шиг байна. Гэтэ энийг туршиж үзье. Ийм юм байна. Дажгүй гоё юм байна. Энийг идсэн чи яг нөгөө шинэ жил хүүхдийн баяраар нөгөө уудтай бэлгэнүүд идэг штэ тэрэнд идэг юм шиг санагдчихлаа. За энэ угаасаа 5-5 хоног юм байна ёо. Амар эсгэл юм бэ. За миний 2 дахь зүйл бол 5-5 хоног. За 3 дахь нь болохоор энэ бас ванилатай кок байна. Энэ болохоор 50 биш. Гэхдээ би ерөнхийдөө идэж үзээгүй юмнуудаа цуглуулсан учраас энэ амар сонирхолтой санагдаад ванилатай кок та нар ер нь өмнө нь ууж үзчихсэн үү? Үзчихсэн бол үзээгүй бол доор комент бичээрэй. Удаа би үзэж байна. Өмнө нь яг черритэй кок гэднэр ууж үзчихсэн. Тэгэхээр энэ нэг ямар байх юм болоо? Жог эрзэн чихэр шиг мөртлөө кола шиг амттай байх юм болов? Эрзэн чихэр гинэ нөгөө надад таалагдахгүй байна. Колоны амт байгаа хгүй юу? Тэнгүүтээ колоны амтыг жоохон сулруулад нэг
савн шиг амт амтагдах юм. Таалагдахгүй байна. Би энэ болохоор 5-аас 2 оноо өглөө. Хичээгээд амтын болохгүй байна. За ийм зүйл байна. За дараагийн нь болохоор юу гэдэх вэ? За энэ байна. Matcha chocolate гинэ. 50 нь болохоор энэ матчагаар амар алдартай. Бүх чихэр мэхэр янз бүрийн зүйлүүд нь дандаа матчаны холцтой байдаг. Тэгээд энэ айгүй сонирхолтой санагдаад дотроо шоколадтай мөртлөө юм матча юм байна. За энийг туршиж үзье. Тэгээ ерөөсөө урд нь идэж үзэж байгаагүй. Ийм юм байна. Үрэл шиг. Дотроо болохоор ийм. Үзэмтэй үрэл. Гадуураа нөгөө матчатай. Матча гэхдээ айгүй сул амттай юм байна. Бас үзээлгэнтэй гинэ уг нь. Бидний чоколаднууд нь угаас амар сул аюу муу санагддаг. Нэг амар таалагдахгүй. Энэнд 5-аас 3 оноо гээ. Яа гэвэл шоколадтай мөртлөө яг хуу орон орны онцлог л ахaltaа хүмүүс нь юунд дуртай тэрийг л хийх бах. Одоо жишээ нь монголчууд гэхэд шөлтөө олон дуртай гэдэг шиг тий. Маханд чансан махан дуртай гэдэг шиг энэхийн хүмүүс нь дуртай байх таа гэхдээ надад таалагдахгүй. Дараагийнх нь бүр амар онцлог зүйл байгаа. Би энийг зүгээр зориглоод авцсан. Юу гэдгийг мэдэхгүй. Хүмүүс амар авд юм билээ. Тэр нь болохоор энэ. Энэ ингэнэ. Original flavor hard boiled eggs. What? Үндгэл юм шиг байна. Заяа. Тэгсэн мөртлөө энэ снэкта ордог. Идэж чадах үгүйгээ сайн мэдэхгүй байна л та. Энэ нөгөө нэг Family Mart 7-Eleven-д нөгөө нэг гадаа салют будах юм. Two very boring minutes later. Яг юуны өндөг юм бодлоо. Ямар ч байсан өндөг идчихлээ. За энэ болохоор 5-аас 3 оноогийн. Одоогийн байдлаар 5 амттанд нь туршаад үзчихлээ. Одоо 3 юм үлдсэн. За дараагийнх нь болохоор за би цонхоо ачаад. A little longer than a few minutes later. Цонхоо ачаад ирэх гэсэн чинь угаасаа цонхоо алхтай байсан байна. За дараагийн амттанд нь болохоор ийм lemon crackers гэсэн бичэн байна. Энийг туршаад үзье. За задлаад юм байна. Лимоны амттай, дээрээ сахартай, өндөгтэй юм шиг ийм бичэн байна. Энэ бичэн болохоор тийм эсэглэн амттай, лимонны амттай, тэгээ дээрээс бас сахар асгасан. Яг өдрийн цай маань бол дайггүй идэж болохоор юм байна. Тэгээд энэ бичэнд би 5-аас 4 оноо гэж байна. Айгуу дайггүй юм байна. Би бас энтхийн bakery янз бүрийн юмд нэг сайн дуртай биш. Тэгээ энэ яг боломжийн юм байна. За дараагийн маань snack бол pineapple juice байсан. Энэ болохоор яг жирийн л нэг нөгөө байдаг л juice байх л та. Гэхдээ ууж үзээгүй болохоор сонирхъя гэж бодоод авцیں۔ За тэгээд одоо задлаад ууж үзье.
Ready to drink vinegar. Vinegarтэй болохоор ийм гашуун байгаа юм байна. Зүгээр усыг pineapple vinegar холцсон юм шиг тийм амттай. Нэх гоё амттай бол биш юм байна. Жирийн pineapple juice-ийг бодвол арай өөр юм байна. Тэгээд энэ juice бол нэг байн гуугаад хүүхэд мөхөд уулж явах эвгүй юм байна. Тэгэхээр энэ juice-нд би 5-аас 3 оноо өгч байна. За хамгийн сүүлийн амттан болохоор ийм амттан байна. За түрүүнд нөгөө задлцсан. Тэгээд энэ болохоор cheese cookies delicious гинэ. Энийг яагаад авсан бэ гэхээр Монголд нэг ийм бичээнүүд байдаг шүү дээ. Нөгөө тийм төмөр хайрцаг марцагтай тий. Яг тэр бичээн шиг санагдаад тэгээ бас ингээд нэг Монголын юмыг угаасаа амар сандаг гадаадд байхад тэгээд энийг туршиж үзье гэж бодоод авсан. Тэгээд дажгүй яг л нөгөө Монголын амт байна л да. Тэгээд энэ бичээн болохоор надад таалагдж байна. 5-аас 5 оноо өгч байна. За өнөөдрийн миний туршиж үзсэн 8 одоо снэк маань дууслаа. Энэ дундаас хамгийн их таалагдсан одоо 3 снэк байлаа. Нэг нь болохоор энэ бургертэй чипс байлаа. Хоёр дахь нь болохоор энэ чизтэй cookies байлаа. За гурав дахь нь болохоор юу лээ? Гурав дахь нь болохоор энэ. Гурав дахь нь энэ sour эрзэн чихэр. За тэгэхээр Тайваны нөгөө нэг баркод нь болохоор 47 гэсэн баркод байт юм байна. Өнөөдрийн авсан зүйлүүдийн маань 6 Тайваны гаралтай бүтээгдэхүүн, 2 нь өөр байна. Нэг нь болохоор энэ sourтэй эрзэн чихэр, нөгөөх нь болохоор нөгөө coke байсан шүү дээ. Ванилатай coke. Нэрээ тэгээд дүгнэлт хийх юм бол хамгийн сонин сод нь бас энэ байлаа. 100 тарсан өндөг байсан байна. Амтны адилхан юм байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр би та бүхэнтэйгээ part 2 явж магадгүй дараа нь өөр сонин содон зүйл харах юм бол би цуглуулад бичлэг хийж магадгүй. Тэгээд бас нэг сонирхолтой юм гэх юм бол би бас хоолоор хийдэм билүү гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. Яагаад гэвэл Тайваны хоолнууд нь болохоор хятадыг бодвол өөр сонин содон далайн бүтээгдэхүүнүүдэд тэргээ янз бүрийн байдаг. Тэрнээс нь би олныг одлогтой идэж чаддгүй. Тийм учраас бас иймэрхүү төрлийн бичлэг хийх юм бол анхны реакшнаа үзүүлээд бас сонирхолтой байж магадгүй. Шинэ жилээр та нар айгүй гоё өнгөрүүлж гинөө. Монголд байгаа хүмүүс маань одоо шинэ жилд ороо Facebook ухлаар гоё хүмүүс зөндөө байгаадсан. За тэгээд гадаадд байдаг хүмүүс болохоор ялангуяа миний хувьд Монгол буцах болохоор уг нь бол шинэ жил гэдэг чинь багасаа л бид нар ингээ гоё Christmas-ийн мод ингээ засаад гэртээ байдаг штэ. Тим зүйлээ айгүй хөвгүүлдэг. Тэгээд өөртөө бахан уур амьсгалыг оруулаад ийм ивэр аваад миний ивэр хөөрхөн харагдаж байна. Ивэр аваад тэгээд гэрээ ийм гэрлэр чимэглээд тэгээл нэг ийм атмосфертэй байна. Миний мөрөөдөл бол бас Америк руу яваад одоо Christmas жинхэнэ утгаараа болдог тэр газар очиод Christmas-ийг өнгөрөөхийг хүсдэг. Тэгээд dreams come true, right? So дараагийнхаа бичлэгээр та нартайгаа иргэн гоё бичлэгээр баяртайгаар уулзъя. Тэгээд энэ удаагийн маань бичлэгийн түрээд дуусч байна. Хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Нэрээ та subscribe дараагүй миний бичлэгийг үзэж байгаа бол subscribe дараарай. Энэ хонхон дээр дараад, товчон дээр дараа хонхон дээр дарснаар миний дараагийн сонирхолтой бичлэгийг танд notification маягаар ирээд та цаг алдалгүй үзэж болно гэсэн үг. За тэгээд баяртай.